За юу яцгаанда энэ өдрийн мэд удаа хүлээлгэсэн эпизод байна игээд эхэлж шүү. Энэ одоо өнгөрсөн 1-2 сард ч одоо бараг ажилласангүй дээ. 1 сар гаргаад нэг яваад тэгээ нэг хаваа явж ирээд тэгээ 2 сард явахсан чинь трак асуудалтай болоод тэгээд одоо жоохон шахуу хуваартай явж байна. Дөнгөж сая Vegas руу орж ирчээд хэдэн машин буулгачаад бас одоо буцаад хэдэн машин авах гэж зогсож байна. Одоо энд 2 сарын 21 болж байна. Ирж явах замд 2 хоног бараг Оклахомад саатаад засан шуурах болоод мөстөөд бараг хасах 30 юм дээр өрөөд тэгээд 2 хоног бараг явж чадахгүй. Эхний 1 хоног нь бол таг зогсоод 2 дахь хоног дээр нэг одоо яаж байгаад хөө гэж одоо бас явсан ч байна. Засан юм мөснүүд нь сайн хайлаагүй тэгээд нэлээ хэцүү явсан. Тэгээ нөө 2 өдөр алдсан болохоор айгүй шахуу хууртай явж байна. Яагаад гэвэл одоо ч цагаан сар болохгүй, цагаан сараас өмнө гэрлэг орохгүй болохгүй байдаг. Одоо энэ бичлэгч ер нь цагаан сарын дараа л орох байх л та. За тэгээ нэг тиймэрхүү явж байна. Энэ удаагийн эпизод ингээд эхлэе да. Одоо би нэг 2 машин авах гэж байна. 2 машин аваад авчингууд дахиад нэг машин аваад тэгээд Лос Анжелес орно. За тэгээ сая нөгөө нэг цас мас давстай газраар яваад трак брак авах юм байхгүй бүр аимшигтай. Тэгээ сайн замдаа угаалгах гэсэн бас амтсангүй машинууд хоторцсон. Энэ нэг 2 банд Монгол явах юм байгаа. Тэгээд одоо яг тэнчэнээс нэг машин авах гээд 2 машин авах юм чанаас. Газ аваадах. За тэгээ бичлэг үзэж байгаа хүмүүст баярлалаа. Шинээр үзэж байгаа хүмүүс follow, subscribe, like дараарай. Тэлээ. Сайхан явна. За явсан жоохон ойртоод тийш нь очиодах. Энд урд нь бас нэг ирж исэн юм аа. Budget гээд машин түрээслэх газар байхгүй юу? Тэгээд эднийх нөгөө нэг жоохон хуучирч байгаа, майл нь явж байгаа машин тэргээ хуу хүнд ч юм уу дилер мэлээ зарчт юм байлээ. Миний энэ авах гэж байгаа 2 машин болохоор хоёулаа 2024 оных юм байлээ. Тэгэхээр миний бодлоор нэг бол шинээр нь дилер худалдаж авч байгаа, нэг бол нөгөө budget гээд өөр салбар дээр буулгуулж байгаа ах гэж бодоод байна. Энэ хоёр чи хааш явах вэ? Би чинь нэр одоо чинь Атланта, Жоржиа мужи Атланта орно шүү. Энэ хоёр чинь тэнд бууж ирсэн баг шүү. Ороо санааг бол за энд нэг баг ирсэн байна. За тэнд ч очиж байна. Сая хэд хоног нэрэ цас массаар явсан. Нар үзээгүй. Бараг 4 хоног нар үзээгүй. Тэгээ сая энд ирээд нэг гоё дулаах орчинд орсон ч гэсэн. Энзэ байна. За энд чи. Тэгээ хүнлөө нэртэх. Oh, baaхан цааш. Hey bro, I'm about to walk through the gate right now. Okay, all right. Цаашин хоёроо царч байгаа юм да. Та нар нөө миний Хавайын бичлэгийг харсан уу? Тэрэн дээр ягаа нөө би машин түрээслэдсэн шүү дээ. Budget гэдэг нэг компани. Тэдний л машинууд байгаа юм л да. Одоо энэ хашаан дотор байгаа. Амар салхитай байна. Тэгээ энэ машинууд чи ерөөхдөө дандаа нөгөө нэг юунд түрээсэнд явж ирсэн гэсэн үг. Өдрөөр хүмүүс түрээслээл. Тэгээд тэр чин зөв бас тэгж жаад жоохон уучраад ирэнгүүт нь зарчтыг. Эдний машинуудыг би хямдхан байдаг болов гэж бодсон чинь хідээр зардгийн би нэг дээр нэг хальт ганц 2 машин харахад ер нь бол зах зээлийн өмнөөс жоохон баг дээгүүр байх шиг харагдсан шүү. More fun! Just verify if it's these two right here. This is the Corolla Cross and that's the Camry. Oh, this is Corolla? It's a Corolla Man, Cross. looks like a RAV4, man. I know, I always get confused. Миний энэ камер ажиллаж байна уу? Ажиллаж байна. Миний ах 2 машин юм байна. Гэс нэг VIN number-ын тулгч гинэ. Super Dispatch. Эднийх ч бас ядаргаатай ийм нэг цаасан дээр нэг энэ тэнд
зургацсан юм байна уу гэж бичүүлээд идэв юм лээ. Би нэг юунуудын арлын дугаарыг өөрийнхтэйгээ тулгаад байгаа. Мөн л байна л та. Энэ яста харж байгаагүй Corolla гэснээр бараг RAV4 шиг ч шиг. Corolla Cross гэдэг ийм загвар гарсан юм байна. VIN number-ын бас байна. Скантдаг. Ингээ скантч автоматар. За тэгээ зурнууд наваад. За зураг мөргийг аваад гараас гэж зурчлаа. За газ энийг гаргаад энд тавиад инста надад бол өстой шал таалагдахгүй тэнийг машин. Эмхтэй юм гэсэн. За энэ камер. Хоёулаа 2024 оны хойж бүр амар зураас мураастай. Нилээ муухай адилсан л хоёр юм шиг байна. Thanks bro. Okay. All right. За синий номад. Ай. Энэ цогт байгаа юм байна. За ингэж орчиход төлхөрийг аваад дөгөт төлхөр байна. Хоёр өдрийн өмнө хасах 30 градусд бүр хүлдэж өгөх гээд бүр амьсгалж чадахгүй ш гадаа гарчаа. Уушиг өвдөд. Тэгжсэн одоо бүр гадаа ч ямар амар халах юм бэ? Шорт бодлоготой халцаад хөлс бараг туслаад шүү дээ. За одоо энийг энэ барьж байгаагаа дээдлийн нэг яах вэ? Камерыг хэлж. Яах вэ? Энэ чи би одоо. Би энэ Corolla гэж чинь жижиг тэрэг гэж бодоодсон байхгүй. Ийм ерөөсөө энэ жижиг джип шиг юм гэж бодоагүй. Тэгсэн чинь одоо нэрэ яаж очих? Юу маань өөрчлөгдчихлээ шүү. За яах вэ? Тийм одоохондоо дээр очиж дөр. Одоохондоо дээр очиж. Цол давсан даст. Чиргүүлээ тойролстой. Гүүж хүчин да. Миний энэ ижил бас нэгэн бодлын эрүүл мэндэд бас хэрэгтэй байгааз. Амар их алхах нь тойрол алхаал яг машин авчиж болоход бол ялангуяа олон машин авчиж болохоор л мангар их хөдөлгөөн шүү дээ. Зарим хүмүүс гэхдээ яг юм кар хоолор нөө машин авчдаг ажил хийгээл таргалаад байт юм л. Би бол ерөөсөө ер нь яг энэ ажлыг хийснээс хойш баг турсан үхээс таргалсан юм байхгүй шүү.
Яавал. Гэтэ харин тэр нөгөө нэг хуурай ачаачдаг бокс тракнууд тэрийг тим ажил хийвэл би л амар тархалах байна. Тэр ч одоо стики хийх юм гоо. Сайхан ачаага ухар зогсож ачуулж байгаа л тэгэл дуусангуут нь яваад өгдөг баг шүү ихэнх нэр нь. Яг го заримуд нь болохоор бас өөрөө ачдаг юм билээ. Гэтэ тэр чинь ямар бид нар шиг одоо ингэж үгээд тав ш. Юун дээр автомат нэг өргөчн дээр өргөөл чиргүүлэг оолаад байрлуулаад төлөвлөж. Тийм ажил хийвэл би л амар тархалах байгаа. Яна амар салхитай байна. Халуун мөтлөөс. За нөгөө чинь дээр гаргаад тавьчлаа. Одоо энийг доор нь тавиад тэгчээд ийшээ нэг 15 минутын зайтай бас нэг дилерээс нэлээд том машин ачиж байгаа. Энэ Chevy Tahoe гэдэг том SUV Jeep очиж байгаа юм да. Зя. Зяц болоо. Дараагийн зогсоол хүртэл гайгүй байна. 15 минут л юм байна. Явж игээ да. Яа бүр хүсвч. Замара нэрэ веб шоп орох та. Та ер нь ста тэгж хүүтэн мүтэн явж байгаа орон зүгээр шарсан халуун наранд явжсэн дээр юм дөө. Өсөн урсуулаад хит хүүтэн чинь бүр зутарчих юм байлаа тэгэл ста. Нэ шавхаа маханаас ахуулаад тракт зааварлалсан. Тутан гадангуу заавараад зутарчих юм биш. Тэгвэл болгооч бөөс нэг балер бомбис хувц өмсөөл бинтч биш. Санараас шинэ эпизодыг нэлээд удчихлаа шүү дээ. Одоо тэг ажилгүй болохоор чи би яаж тракны ажлынхаа тухай эпизод хийх шээ тийм ээ. Ойлгож байгаа л. Гэхдээ би чинь бас хөрхөн тэгээд дунд нэг богинохон янз бүрийн видеонууд хальталт хийсэн шүү. Утсан байлгүй хүмүүс. Энд нэг веб шоп ах шүү. Веб авда. Baby. Smoke. No, sorry. Мөнгө нэ. Юу чамд мөнгө надаа мөнгө хэрэгтэй. За шорчц. Hey, how you doing? You live streaming or something? No, it's not live stream. It'll be on YouTube later. But Geek Bar, the new ones. Melosos? Those are the big ones. These are 30,000 bucks. 30,000. These are 25,000. Oh, let me try that strawberry colada. Alright. It's $10 off if you buy two. I'm good, man. You're alright? Yeah. How much is each? $29.99. Okay. Okay. Thank you. Have a good day. За. Ёда. Хүмүүс жоохоо нэг залуу байсан баха. Энэ замын голд ингээд шар шугам дээр зогсоодох юм аа. Тэрнийхэн талаар тайлбарлаж өгөөч гэдэг гэсэн. Яг уу. Яг бол би нөгөө нэг зориулт мориулт нь
Яг нөгөө нэг ном дээрээс уншиж үзээгөө. Тэгвэл энэ шар зурааснууд дээр дандаа одоо нөгөө нэг том тэрэгнүүд тэгээ ачаа мачаа буулгах гэж байгаа тийм тэрэгнүүд зогссон байдیں۔ Энэ игнээгэр бол ер нь бол машин явахгүй. Дундталтаа шар зураас. Гэтэ зам болгоо юм шар зураастай байна гэж байхгүй л те. Хаяа хаяад байж тэн. Тэгэл байж байгаа л тийм газар харах юм бол нөгөө нэг очих газрын ойролцоо тийм байх юм бол зогсчдөг байхгүй амар идэв. Тэгэхгүй л одоо ийм игний хаад зогсчих юм бас аюултай. Энэ голын шар гэдэг чинь ерөөсөө машин явахгүй л те. Тэгээд том тэрэг минийх шиг юм том трак брак зогсож байгаа цагтаа юм хэлдэг дөө. Би бол зөндөө зогсчихсан юм дий. Одоо энэ угаастай. Ийм шар тэр цааталтай шар. Энэ болохоор одоо ингэж явж байгаад яг энүүхэн энд ингэж зүү ирэх игнээ болчихж байгаа юм байна лээ. За тэр яхаа. Явъя дараагийнхаа машин дээр очие. За энд нэг Ford-ийн дилер байна. Ирж байгаагүй юм байна. Энчэнэс Chevy Tahoe гэдэг том машин авна. Ингээд замдаа ингээд саатчингууд. Замдаа саатчингууд. Хамаг нөгөө нэг юмнууд бүр юу байгаад шахагдаад цагийн хормоор. Mustang 60 years гэж 60 жил зориулсан. Бас special edition л юм шиг байна. Тийм биш үү нэраа? 60 жил явагдсан. Энэ нөгөө өнөрчих шиг. За энэ нэг 24 оны Tahoe Z71 гэдэг цаг байна. Авчлаа. Зургийг авчлаа. Зургийг аваад энэ дээр нэгээд. За тэгээд яах вэ гэхээр би энэ машиныг одоо авчиж байгаа. Эндээ үлдээгээд сүүлийн тэр хоёр авдаг нөө жижиг зэрэг байсан ш. Тэр хоёрыг бас энд үлдээх гэж байгаа. Яагаад үлдээж байгаа вэ? Яагаад одоо энд ирсэн бэ гэхээр би буцаж Vegas элийн орчоод Vegas-т ирэх байхгүй. Тэгээ ирж яхад хагасааны орой юм бүтээсэний өглөөр нь тэнгууд энэ дилер нь хаачна. Надад дэлгүүр өгөх ямар ч юм байхгүй. Би ямарсан дэлгүүрээ аваад одоо ингээд юм маш шалгахчихж байгаа болохоор эдний хаацсан байсан ч гэсэн би шууд хурж ирэл авчна. Тэгээд сайн нөгөө менежерээс нь уцтаж гин орж асууж агаад надад нэг хоёр өөр бас нэг үлдээх машин байгаамаа. Энэ хоёрыг бас үлдээч идэх үү гэсэн чинь өө тэг. Надад сая энэ гурван паркн дээр тавьчих гээд. Тэр хоёрыг яагаад үлдээж байгаа юм гэх юм бол бас нөгөө нэг Virginia руу буцаа явж байгаа байхгүй юу. Илэрөө авчаваа тэгэл буулган суулгаал машин юу ахуулганда буулган суулж байгаа хооронд энд үлдээчих юм бол амар шууд буцаж хурж ирээл бүгдийг ачаал гараа явчихна гэж бодлоо. Ажлаа хөнгөлжилж байгаа. За тийм болохоор энийг яваад тэр юу явж байна гэхгүй. Энийг парклж чадаа. Түрүүн бас 10-нд орохгүй бац. Яг 10-нд орохгүй бат. Түрүүн ингээд бас 10-нд орохгүй бац. Нaanц. Шуудчиж урт юм. Тэр энийг ирэхээс өмнө би менежерсэн хэвээр гуйгаад үзээтэй гэж бодсон байхгүй. Тэгэхгүй бол 3 машин тийш авч явах гэж шал тийм ээ. Угаасаа л Vegas буцаж орж ирж машин нэмж авах байхгүй. Хагасааны орой, маргааш орой юм уу эсвэл бүтээсэний өглөө. Тэгээ асуугаад за бараг л зөвшөөрөхгүй бах таа гэж ашиггүй. Мангар сайхан штэ хүмүүс тагаад. Оо за тэг гэт. За нөгөө хоёроо буулгаар хийж удаа тавьчих та. За цагаан сарын өмнө орох гээд маш шуурхай ажиллаж байна да. Ажил мэжлээ хөнгөвчлөө л. Олон сая тэр цаг агаараас болж 2 хоног алдаагүй байсан бол хангалттай хоёрт орчих байсан. Яг битүүний битүүн чи 28 гэсэн шүү дээ. Одоо энэ бичлэгч угаасаа цагаан сарын дараа л гарна л та. Битүүнээс өмнө бол орчих юм. Гэхдээ хамгийн гол нь нөгөө гэртээ очиж жоохон юм бэлдэх хэрэгтэй байгаа даа.
Тэгээд тэрийг ядаж нэг битүүнээс 2 хоног юм. Орчуул зүгээр бата. За энийг ингээд авчи. Таахыг хавчаад. 150 өстө өнгөнгөөр янз бүрээр байна да. 150 Mustang 2. Надад гэхдээ энэ Америк машинуудаас Ford яг ууланд ажгүй. Ялангуяа энэ 150 бол одоо Америкийг ганц хөдөлгөж байгаа босгож байгаа машин шүү дээ. Барилга одоо энэ чулуун молоо хийхгүй байхгүй. Чанар сайтай. Гэхдээ надад Ford-оос илүү Dodge машинууд гоё санагдаад байна шүү дээ. Дизайн. Dodge ч одоо миний дуртай машин гэх юм бол Ram байна. Ram TRX. За тэгэнгүүт Dodge, Challenger, Charger. За тэгээд Durango-гийн нөгөө нэг SRT гэдэг байгаа. Тэр бас гоё. Ер нь Dodge машинууд одоо айгүй их таалагддаг. За энэ улааныгаа булгаал. Тэгэл Vegas-аас гарлаа да. Vegas-аас гараад замаараа нэг усанд ороод усанд орчоод харин тракка угаалгаж амжих нөө яах вэ? За яг харж байгаад барыг тракка угаалгацсан даач ах вэ? За болчлоо. Чиргүүлээ янзлчлаа. Замаараа сайхан хоол иднэ. Өсч. За Vegas руу замд гарахаа биш ээ. Лос Анжелес руу замд гарахаас өмнө яг энэ хажууд 4 минутын зайтай нэг дэлгүүр байсан байна. Тийш ороод. Тэнд нэг хийх юм байна. Утгагүй харал. За тракка түр зүрийн тавьчлаа. Нөгөө дэлгүүр чаана. Тэр байна. Friendly Hobbies гэдэг. За яах чинь вэ гэхээр энийгээ барьж явж байна. Энэ айгуу сонио батарейны залгадаг хэсэг нь мотор руугаа залгадаг хэсэгтэйгээ нийлчээд юу салахгүй. Дотроо хайлчдаг юм уу яадгийг. Батарей салгахгүй байгаа байхгүй. Тэгээд ийшээ ороод яаж энцлэх вэ? Яг хоо яаж энцлэх гэж би мэдээд байгаа юм л да. Надад тэр нөгөө нэг буцааж холбох гагнуурын аппарат тэр нь байхгүй. Тэгэхээр энтнийх гайгүй засчих нөө. Hello. That's gotta be rough. Бидний дэлгүүрчсэн. Гой дэлгүүрчтэй. Энэ нөгөө миний мөрөөдөл юм шин байна. Миний хажууд нэм жижиг. Бас лайрал том юм аа. Минь одоо юу ч. Энэ бас гоё юм шиг. За машин харах гэж ирэх үү. Юмагас. Энэ засвархан газар биш шүү дээ. Энэ ямар гоё 3D принтер шүү дээ. За энэ засахгүй гин да. No, I'm gonna do this. Ямарсан батарейг таслаа авчлаа. Oh, that's a good idea. Just to keep it from touching. Yeah, that's good. Миний батарейг таслаа тэхгүй л ингээ холбоотой удаан баг. That's good. So just Make sure that bag stays on. make sure the bag stays. За засахгүй гин да. Яг нөгөө дэлгүүр дээр нь засдаг гин да. Гэхдээ тэр дэлгүүр нь бүр хамаагүй хол. Thank you. See you later. Тэр дэлгүүр нь хамаагүй хол юм байна. Тэгэхээр худлаа юм байна л та. За явж. За Vegas-аас гарахаас өмнө чиргүүлээ салгаад
Тракныхаа тосыг солиулахаар боллоо. Тэгэхгүй бол бас нэг жижиг асуудалтай байгаа даа. Тэрийг дараа нь тайлбарлаа. Тэрийг дараа нь тайлбарлаа. Чиргүүлийн ямарсан салгачлаа. Тэгээд энэ засварын газар орсож чинь. Чиргүүлээ салгачих юм бол газ хүрээд ирээд гэдэг. Тэгсэн. Тэн болон тариалгаа байна. За ороод ирлээ. Замарсан тосоос солиулчих. Тэр хооронд нь сайхан усан дорноо хоолтнаа. Бол Вегасаас гарч байгаад нэг тракны стоп дээр очиод ус мусанд орчих гэсэн энийг тосоос солиулж байгааг ашиглаад тэр хооронд нь удаа амжилч та. Хамрын онгол очих юм байна шүү дээ. Хамраа онгоолохын тулд энийг дараа тэр дэш өргөлөө. Good. За. Тасаас солиулна да. За тракка үлдээчлээ. За энэ юу болохгүй байна вэ гэвэл би нэлээд хоногийн өмнө юу ажилласан да. You wanna say hi? Америкдс гоё нээлттэй байгааз. Тэгээд зөвхөн камер барьж байгааг харчих. What's up гэлээ. За тэр яг нэлээд хоногийн өмнө би нэг тосны ноцоос эвдэрсэн гэдсэн шүү дээ. Тэгсэн чинь тэрийг солиод уулан гайгүй явж ирсэн. Тэгээд тэр сольсон юм маань буруу юм сольсон байж таарсан юм шиг байна. Тосны ноцоос биш. Дизель түлшний ноцоос одоо бензин гэж хэлж болохгүй. Түлшний ноцоос солихгүй бол тос руу моторын тос руу түлш ороод холилдоод хачин болоод. Тэгээ одоо энэ тосоо солиулж байгаа байхгүй. Тосоо солиуллаа шинэ тос игээд тэгээд Лос Анжелест очиод тэр түлшний ноцоос fuel pump гэдэг тэрийг солиуллаад тэгэхээр гайгүй болчих юм гэсэн шүү дээ. Тэгэхгүй одоо. Хэвээ. Жохон зовоогоо л шүү. Трак. За тэгээ ямар ч лсэн тосоо солиулчингууд нэг 800 майл зүгээр яваад байгаа. Чиргүүлээ салгачлаар ингээд харин доор нэг хөл үдээ. Хоёр талд нь хөл тавиад тэгээ үлдчихдэг байхгүй. Тосоо солиулчих юм бол нэг 700 майл зүгээр яваад байгаа. Би яаж нөгөө нэг солиулах цаг нь болоод байгааг мэдчихэж байгаа вэ гэхлээр шууд тосны даралт унаад байгаа байхгүй юу? Зүгээр явжсэн аа. Тэгэхээр одоо бол нэлээ их түлш холилдсон байгаа. За цүнхээ авчлаа. Усан дорё да. Тин дараа трак оруулаад тавьсан ба шүү дээ. Яаш ороод. Vegas-ийн truck stop. Okay. Энд чинь blackjack энэ төрөдгөөс харин ширээнд хураачжээ. Дандаа юм slot машин шиг юм. Энд баартай. За нөгөө юм аавна да. Зэ шавар навдаг дараад ESC дараад. За хэд гэж байна. 173 дугаар 9762 гэдэг пассворттай.
энэ дэр чиний 173 waiting гинэ. Цэвэрлж байгаа юм шиг байна. За тэр энэ дээр нэг жоох сууч та. Төрцөр шиг тавиад. Алчуура. Ой, сос часах. За усан доргоо хөдөөж их зур нэг юм сануулад хэлээ. Энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүс хэрэв follow хийгээгүй Facebook дээр follow хийгээрэй. YouTube дээр subscribe дараагүй subscribe дараарай, comment хийрэй, like дараарай, share-лээрэй гэж хүсье. За бичлэгийг үргэлжлүүлээ. Шүршүр бэлэн болчих шиг боллоо. Bye. За 10 руу оргоё. 10 нааш. Drivers. Driver number 173, shower 10, is now available. Хэлээд байгаа хэвээр. Жолоочийн 173 дугаартай жолооч 10 дугаарын шүршүрт орно гэд энд шүү дээ. 10 юм шүү дээ. За миний гар марчстай амар зам байна. 9762. Тэгээд 9762. Эс. За. Сайх усанд орчтаа. Цэвэрхэн сайхан. За усанд орчихсон. Янзын сайхан сэргчлээ шүү. Сая чи хэд хоног юу усанд орох хөлдөж өгөх гээд. Усанд ороогүй 3 онсон байна сая. These stores are made. Энэгээр орчлохгүй ч шүү. Хөлдөж өгөх гээд усанд орсохгүй 3 онсон байна. Өнөөдөр тэгсэн чи бүр халуун дээрээ хөлс хараад. За минийх ч удахгүй болох төгч байгаа хаа ер нь бол. Зааварсан болоогүй байсан ч гэсэн трака нэг доторхын нэг сайхан цэвэрлэлт юм уу. Муха давс маус болцсон байсан шалгарч авах. Уулын цэвэрлэл яваал эсвэл багаар. Гэтэл ер нь заам болцсон байсан. Тэгээд хоол идээд тэгжид болчих тоо. Машгүй тос солиод болцсон байна шүү дээ. Nice гарчи. Зя болчлоо да. Стаг гэлцогчлоо усанд ороод гараад ирсэн чинь болчлоо. За энийг тэгээд яаж асуулах гэдэг вэ гэхээр Лос Анжелес орж байгаад маргааш чадвал нэг засварч нарт асуулах гэдэг үзэж байгаа, яриад байгаа. За одоо замаараа ер нь зогсохгүй. Шууд илээ орно. Илээ ороод өнөөдөр бол ажил хийх юм байхгүй зүгээр. Thanks man. Машин чим болохгүй ахгүй. Өнөөдөр нэг юуныхаа нөгөө нэг бензин ноцоосоо би маргааш өглөө нэг дэлгүүрээс авах байхгүй. Тэгээд тэрэн дээрээ өнөөдөр орой очиж хоноод маргааш өглөө 8-аас онгоох юм биш. Тэгээ маргааш бензин ноцоосоо дэлгүүрээс навчаад тэгээ машинуудаа буулгаад буцаагаа цуглуулад эхлэндэ. Хаш ингэж ухарч байгаад ланчна. Ширгүүлээ салгасан ч гэсэн нэг флексээр амар холоор тойрч байгаа. Яг ширгүүл минь энэ гэж юм да. Очиж байгаа.
хоошоо яг гоё сайхан зэрэгцүүлж байгаа. Тэгээ чигээр авах юм да. За яг сайхан таарсан байна да. Одоо ингээд хоошоогоо хүчтэй нэг сайхан ухаж өгвөл төвжигтэй орчиндоо. Зяарс. За ингээд төвжигтэй орчиж байгаа. За утаснуудаа бүгдийг холбож хийгээд. За энэ ч юм бол юм байгаа. За энэ чинь юула бороо мэгч нөгөө. Энэ чинь сул байж хаад. За тэгээд тогны утаснууд. Ширгүүлний тогны утаснууд. За, ингээд болоо. Easy яа. Ийм заавал биш тараа. Бэлгээ шууд хайна. За одоо тэгээ өргөд одоо энэ доошоогоо суудсан байгаа байхгүй. Би тэгээд трак дэшээ өргөнгөт эдгээр доотлынхаа эвсэн юмнуудыг авчина. Тэгэл явхад бэлэн да. За хоолоо идчихлээ. Тракаа бас нэг жоохон цэвэрлжлээ. Явж игээд илээ хүртэл 5 цаг өшөө. Өнөөрөө орчноо. Сая баг 4 хоног нөгөө бүр үйлэрхэг тэгээ дандаа цас мастай амар хүдэн газар яваадчих бүр. Юм чин депрессчтэй биш шүү дээ. Өчтөрөөс эхлээд наарга харсан чинь сэтгэл санаа сэргээд боёвччихлээ шүү дээ. Нэрээ цас гэснээс би нэг юу л за тэр чинь жил хагас биш ээ. Жилийн өмнө лөө 2 жилийн өмнө юм байна. Трак барайл бас анх сурч лээсэн үе болох та. Виржиниад нэг машин болох гад. Яг тэр үеэр амар цас орж таарад. Миний баг хамгийн анхны удаа цасаар явсан. Тэгээ нэг жижигхэн тосгонд машин болох байсан чинь эзэн гэртээ байхгүй, хинч байхгүй. Тэгээд надтай өөр газар уулзч молж чадахгүй гэдэг. Би уул нь яг тэр хаусныхын өмнө очмооргүй байсан байхгүй ягаад гэвэл жоохон гүгээд аваатай. Тэгээд за гайгүй илгүй гэж бодоод нөгөө газар руу очиж яваад тэгсэн чинь бүр сүултээ бүр амар цас ороод зам мам бүр битүү шуураад. Тэгээ явж байгаа нөгөө нэг жижигхэн тосгонд нь очисон чинь хойно талент харсан чинь миний араас нэг пикап трактор одоо юу хэлсэн баха F150 дагаж яваалсан хөдөөний
траклес л та өндөрж мөндөрцөө амар том дугуйгаа тавьцсан. Тэгэл хойно дрифт цасан дээр хийж мэгээ шарваал маяглаад байсан. Тэг яг жоохон явж исэн чинь өсвөр газар очсон чинь улаан гэрэл асч тий. Яг замын уулзуур дээр. Тэгээд за одоо баг юу яах нь дээ? Эндээ баг гацхан дээ гэж бодоод өсвөр газар зогсчихж байгаа. Тэгээ ногоон гэрэл асаад явах гэсэн чинь трак хийргээ явдггүй. Хийргээд явах нь байтгаа бүр хоошоогоо жоохон гулсаад анх трак бэр сурж байгаа юм чи хэвээр салганж байгаа юм чи. Тэн чин уул нь энэ трак ч хөөхөн нэг мосттай. Тэгээ мостонда залгаад ямар ч нэмэр байхгүй. Тэгээ нөгөө нэг пикап трак чинь яг миний хойно зогсож байгаа юм чи угаасаа улаан гэрэл дээр. Тэгээ бүр яад юм байгаа ингээ. Тэгээд хамгийн эгүүн жоохон тэр өгсөр газар нь жоохон тойрогдоо. Тэгээ би хоошоо гулсаад хэрвээ ямар ч контрол болох юм бол бүр тэр юу лөө тойроглоо бүр чиргүүл унчих гээд айгүй газар ирсэн. Тэгсэн чинь нөгөө пикапта вагнер чинь дотор айгүй олоолаа явж байсан билээ. Залуучууд байсан. Нийл жоохон ер нь нийлээ халтсан л байсан юм аа. Тэр чинь цасмаас ороод хамаг юм хаагдцсан ажил төрөлгүүлсэн баг. Тэгсэн чинь нөгөө хэд чи яасан хурж ирсэн трак чинь сууцсан юм уу гэдэг. Аль тэгвэл чирий чамд юу вэ нөө татгч чинь байгаа юу гэдэг. Тэгээ би тэр үед чи юу тэр гэж трак чирүүлж мэрүүлэх гэдэг ч юм баг мэдтггүй л байлаа. Тэгээ ялангуяа тэр жижиг Ford 150-аар тэгэнгүүт нь би юу яриад байгаа бэ чи? Би чи 9 машинтай явжсэн чи. 45-ны жинтэй явж байгаа. Чи юу ийм жижигхэн Ford 150-аар татна гэж юу яриад байгаа гэсэн чи. Зүгээрээ үзье би мостонд залгаж байгаа үзье гэдэг. Тэгэнгүүт нь за гэдэг. Өөр одоо ямар ч арга байхгүй юм чи. Тэгэд аз болж миний нөгөө нэг татагч гинж интербейсинг мэлэ тракэнд тэгэл мэдсэн. Тэгээ нөгөө багийн чи урд гараад татсан чинь бүр нэлээ юм болж байгаа. Намайг татаад гаргасан шүү дээ. Тэр Ford 150 ер нь энэ Америк пикап тракнуудтай айгүй хүчтэй юм биш. Мостондоо залгаж байгаа л урд шарваалсан. Би ч бас давхар хаацлал жоохон хаацлал. Тэгээ гаргаад ирсэн шүү тэгшин газар. Тэгээ би ерөөсөө тэр уулзраар ерөөсөө зүү эргээл зүүн авшаа юула баруун тишээ эргүүлж татуулж байгаа байхгүй. Баруун тишээ эргээл ерөөсөө шууд зам дээр зогссон. Хажууд талын нэг юуны аварын шугам дээр. Тэгээ угаасаа цаа амар тас ороод. За ерөөсөө энэ өнөөдөр л явж болохгүй байна. Тэгээд нөгөө хэд чи халан цуу баг нэраа өстө орилж чарлаад нөгөө нэг цуг явж ирсэн нэг найз охин мохин гадаа зогссон бичлэг хийж мэгээд. Тэргээр чи баг кино шиг болж байгаа юм чи. Тэгэл өстө за баярлаа. Андаа гэл. Явсан. Тэгээ би тент чинь тэр өдөртөө гацчихж байгаа угаас наашаачгүй цаашаачгүй. Тэгээ яаж яхад нөгөө маш жижиг тэргийн буулгаад гэрлэн авчид өгчээ гэхэлэр Mustang чи хойно хөтлөгчтэй тэр чин 5.0 мотортой байсан юм. Цасанд яг л явж харагдаач. Тэгээ угаасаа маргааш шиг хүлээж байгаа юм чинь. Цаг хараарсан чинь шөндөө зогсож ингээд. Тэгээд тэр чинь газ цэвэрлэж байгаа юм чинь. Тэгээ угаасаа маргааш хүлээ. Өртөл хүлээ гэдэг. Тэгээ байж байгаа тракында байж байгаа тракч сайхан дулаахан галуун сэсээ асгаад. Тэгээ байж байгаа хүн сэтэлбэр яг миний хажуухан талд байсан нэг жижигхэн одоо мухлаг гэх юм аа ши. Монголоор ярих юм бол. Тэгээ тийш орж нэг ойр зүрийн уух идэх юм авъя гэж орсон чинь бас нэг хөдөөний нэг цагаан өгөлс. Тэгээл юм авах гал өнгөө төлөхөө зогсож ирсэн чинь. Чи нөгөө нэг том трактаа хурж ирээд чирүүлсэн гэдсэн мөн үг. Тэгэхгүй би ч угаасаа амдчихгүй харагдчих. Тэр тосгонд ерөөсөө надаас өөр тийм өөр арьстан байгаагүй. Дандаа л цагаанууд. Ер нь хөдөөгөр цагаанууд ихтэй. Нөгөө харууд чирэн баг. Тэгээд намаа угаасаа гадны хүн байна гэж мэдчихэж авч тэгээд чи тэр мөн үг гэдэг. Өмөө харин би бүр балраад тэгээд өнөөдөртөө энэ зам дээр хонгох гээд байж байгаа гэсэн чинь тийм юм аа. Хин майк харин энэ тосгоноор дүүрэн бараг л найзуудтай хэлээд уццаар ирээд бичлэг явуулаад энийг өөрөөсөө саагаад яваад л. Тэвгүүд нүр энэ дээр яаста манай хүн ч та найзуудтай баарж ихж байгаа юм байна даста. 9 машинтай аврах том Peterbilt тракийг өөрийнхөө сайхан Ford 150-аар татаад гаргацсан гэдэг. Бичлэгийг үзүүлээ. Тэгээд тэнгуут нь би юу яагаад?
Нөгөө худалдагчаас нь чи тэр майкийн утасны дугаарыг мэдхүү тэд нар нөгөө бичлэг хийгээд шиг байсан. Би бичлэгийг нөгөө чатуулаа болж игэл авчмаар байна гэсэн чинь. За би ерөөсөө эхлээд майктай яриад тэгээ чиний утсыг чи утсыг өгч болох нь үгүй асууад тэгээ. Тэгээ ярьсан чинь нөгөө майк нь окей гэд. Тэр би майктай яриад хоо тэгсэн чинь бараг хаус пари болоод байгаа. Цаана бүр сохтой хүмүүс орилж харалтаа нээлтж өгөлтөл. Тэгэд тэгсэн чинь тэгээд намайг чи өөр юм санаад байгаа чи зүгээр өмөгөөрөө байна гэдэг. Зүгээрээ чи нөгөө нэг бичлэг хийсэн үү бичлэгээ явуулчвал сайн байна гэдгийгсэн чинь бичлэгийг надлаа явуулсан. Тэгээ бичлэгнүүдээ би найзуудтай үзүүлээд тэгсэн чинь маа найзууд харчаас гайхаад гарч ёо юу вэ амар хүчтэй Ford 150 болсон та. Яхаа аргагүй сайхан хүчтэй тэрэг байлаа. Тэгээ бид уулна энийг ярьж байхдаа нөгөө нэг юуг нь бичлэгийг бас хальт оруулж ирсэн. Бичлэгийг хайгаад олдгүй тэр одоо баг усцсан юм шиг байна. Тэгэж нэг цасан данх нэг ста нэг өгөлцгөө хартлаа яаж үлээ. Хойшоо гулсаад байгаа юм чи амар эвгүй. Эр бүрстэ нүд тарахуулаад заад байж яах вэ одоо яадаг юм бол гэдэг юу ч мэдэхгүй байгаа чи. Гэтэ ер нь одоо ч гэсэн ер нь цас мөс бол тэгэл яг хоо жолооч цас мөсөнд явж байхад бол жолооц сайн муугээ ялгаа гаралгүй л явах. Гэтэ ер нь эцсийн хичнээн жолооц сайн байлаа гэдэг чинь адилхан л ирзэнийн дугуун дээр явж байгаа. Алтрахаа хөрвөл алтраал, булхаа хөрвөл булгаал авар бас хийгдэж шүү дээ гэж. Тийм болохоор ялангуяа манай Монгол шиг хүүтэн цас мас их ордог газар бол хүмүүс хурдаал тааруулж авч хэрэгтэй. Цас орж байхад бол хурдаа тааруулаад урд харж байгаа одоо зайгаа тий аль болох холоор одоо харна гэх юм уу юу гэх юм байна болчих чаа. Тэ одоо үзэгдэх орчноо л аль болох хол зайг харж чадчихвал сайн тийм болохоор ганц уртлаа биш ерөөсөө. Тэгэхгүй бол цасанд ч одоо өчтөр сая би явж байгаа чинь гэхэд би бүр айгүй аль болох чадлаараа хамгийн ансын бараг ширтэл яваад байгаа. Урд ер нь аваар маваар гарна гэж бодсон байгаа шүү дээ. Угаасаа аваарууд энэ тэнд байсан. Тэгээ нэлээд хол яг ингээд трактууд бүр зогссон байгаа чи. Тэгээ би хараад би ч нэг 40-тэй л явжсэн. Хараад за ямарсан зай байна. Гэл айж ухнаа тоормслол толиндоо чиргүүлээ анзаараа яваад байгаа байхгүй. Тэгсэн чинь чиргүүл хажууд шиг булгаж орж ирж байлаа шүү дээ. Айгүй. Гэрээ би хурдтай явжсэн бол тэгэл ер нь нэг бол замын хажууд шиг унана, нэг бол тэгэл тэр тракнуудын ханаас очиж мөрхөрлөн байлаа. За тэр яг өнөөдрийн ажил одоо ингээд ер нь дууслаа. Машин барихсалтлаа тэгээд нэг одоо 4 цаг жоохон гарам яваал. Дэлгүүрийнхэн гадаа хоноод. За маргааш чинь илээгийн ажил гэвэл уул нь гайгүй байгаамаа. Машин буулгал суулгах нь гайгүй. Гэхдээ одоо энэ трактийнхаа тэр бензин нуцаасыг солиулчмаар. Яах нь вэ? Нэг засварчин байгаа маргааш энэ яаж яхад хасаа ингээд хамаг засварын газар таачжээ. Тэгээ тэрнтэй айлуулах тааралдаад нэг засвалчмаар ахаа. Маргааш ярьж байгаа л болно да. Тэгээд буцаагаад маргааш оройдоо Илээгээс Вегас руу буцаж ирээд санийхаа үлдээсэн 3 машиныг авах шүү дээ. Тэгээ гэрийн зүг гэдэг юм байна. За тэгээ өнөөдрийнхөө бичлэгийг ингээд дуусгая дөө. Би бас нэг юм бодсон сая. Ер нь шүн оройд ер нь нэх амар бичлэг хийгээд ирэхгүй байлаа дээ. Тэгэл хийсэн юмудаа сүлд нь харж байгаа. Тэгэл харахад хийсэн бичлэг. Юу ч харагдахгүй тэгэл онцгой болт юм л. Тийм болохоор харахад айл болох бичлэг хийхгүй. Тэгээ ер нь жоохон ингээд харуу бүрүү болоод ирэнгүүт бичлэгнүүдээ тухайн өдрийнхөө бичлэгнүүдийг дуусгачих гэж бодоод байгаа. Тийм болохоор өнөөдрийн ажил дууссан. Харуу бүрүү боллоо. Маргааш өглөө бичлэгээ үргэлжлүүлье гэж. За янзын сайхан халуун өдөр болж байна да. Эд ч одоо хэд болоод байгаа мэ? 1 цаг болж шүү. Нөгөө юуны түлшний нацаас аавна гэсэн газартаа ирчээд юм авчаад байж байна. Би урд чинь тэнд цаана байдаг нэг гудамжинд трака парклаад хонсон гэхэд одоо хаашаа юм дээ. За урд чинь нэг юм болсон.
Би чи энд 9:30 гэж ирээд тэгээ сайхан эртэрчээ сайхан амарх юм байна да. Өглөө эн чинь 8-аас хоног гэжсэн энэ дэлгүүр. Тэгээ байжсэн чинь яг хажуухан талд нэг манай нэг бас нэг машин хөргөж байсан. Нэг хүн дилерээс нэг Porsche аваад тэгээ надлаа залгаад тэгээд тэгсэн чи өчтөр орой залгаад би наанаас ч очиод авчилтаа гэхлээ. Тэг хүрээд иргээд. Тэгээ би чинь 9:30 гэж ирээд нөгөө хүн маань 10 гэж ирээд тэгээ ирэхээс өмнө машиныг буулгах гэсэн чи чаддгүй. Одоо тэр нөгөө нэг цагаан Honda Odyssey ш тэрний оронд нэг Porsche байсан садаа нар анзаарсаггүй. Тэгээд тэрний ард талд нь энэ доотлыг нээний хар Toyota Venza гэдэг 2023 оны машин байсан баггүй. Тэгээ Venza-г буулгасан чи дэлгүүрийг хаагаад болтгоо. Бүр кабинда бүр өнөх болон бүртэл үзлээ баг дэлбэлээ хийцэн. Юу ч байдгүй. Тэгээ бүр онгойлгож чадхаа болоод нөгөө хүн маань хурж ирээд стааз болоход бас гайгүй сайхан ааштай хүн байж таарсан. Тэгээд нөгөө хүнтэйгээ ярьж байгаа яах вэ гэж байгаа. За ямарс нөгөө нэг юу машины дэлгүүр олшруулдаг газар руу яриа гэдэг. Тэгээ нэг нилээд нэг газар руу заалгасан. Тэгсэн чинь ерөөсө 2023 оны Toyota Venza гэсэн чинь sorry өстой зөвхөн дилер л наа чинь чадна. Доторх чип нь ондоо болцсон гэд. Тэгээ байжсэн чинь нэг багийн надлуу заалгаад за би шөнө 2-ын үед очиод очихоор байна гэд. Тэгээ би гайхаад чи шөнийн 2 цагт дэлгүүр өвлөө явж байгаа хүн байдаг л юм байна гэд. Гайхаад тэгээ нөгөө хүнийг явуулаад за чи гэртээ хараа байж би ямарсан тэгээ өнөө шөнө болохыг бод. Тэгээ бүр болохгүй л одоо нэг арга олондоо гэд. Тэгээ нөгөө хүнээ явуулаа. Нөгөө хүн чинь баг 12:30 хүртэл өрхөө надтай байгаад. Энэ шинээр авсан машин. Тэгээ өстой хөөрцөө амар happy ирсэн чинь жоохон ураагаад явсан. Тэгээд тэр ч явлаа. Би тэгсэн чинь нөгөө залуугаа хүлээгээд жоохон байж байгаа мессеж чигээ за нэг 30 минутын дараа, за нэг 20 минутын дараа гэж 2 боллоо. 2 болоо заалсан чинь уцаах болцсон. 2:30 боллоо. Уцаах болцсон. Нилээд заалгасан. Тэнгүүт нь яг нөгөөдөг магийн чинь худлаа яриад мөрчлээ гэж бодож байгаа юм чаа. Тэгээ шөнийн өөрийн 2:30-д амар ядарсан. Би чи уурчин ядж байгаа жоохон нойр бутаа онцгой маань 5 цаг мөдлөө ял. Тэгээ 2:30 болчоод байдаг. Маргааш өглөө хүртэл за унтчих гэхэлэр маргаа өнөөдөр өглөө сэрээд энүүгээр хэрвээ дэлгүүр олшруулах хүн олдохгүй бол яана гэж бодоод. Яг нэг хүн хүмүүс тэгжлээ дилер дээр очоо. Дилер л хувил наадах гэж байна гэдэг. Тэгээ тэрний ер нь ойролцоогоор хэд байд ингээ асуусан чинь ер нь бол нэг $700-аас $800 гэж байгаа байхгүй Toyota-гийн дэлгүүр. Тэгээд за одоо гэж бодоод би нэг юм бодож ирсэн. Би яг нөгөө нэг Лас Вегаст 3 машин үлдээсэн шүү дээ хамгийн сүүл дилер дээр нэг Chevy Tahoe аваад тэрний өмнө 2 Toyota авсан шүү дээ. Тэр 2 Toyota-г би авахаас өмнө энэ бичлэгэн дээр гараагүй. Энэ Venza-г би хөдөлгөж бас нэг өөр машин буулгасан байхгүй юу. Тэгээ Venza-гийнхаа дэлгүүрийг карманда хийсэн байсан. Тэгээд цахилгаатай карман шүү дээ. Тэгээд шууд нэг 2 Toyota руу яваад 2 Toyota-гаа аваад тэгээ нэг Chevy-гийн дилер дээр очиод гурвалыг нь үлдээсэн. Тэгээ би яг бодсон байхгүй. За ер нь хаяна гэж одоо баймаргүй. Миний кармач бүр ингээд ташаанаас авахлаад барыг энэ доотлох хэрэг хүртэл гүнзгий карматай. Би одоо тэр 2 Toyota чи хоёулаа ядж хахад юутай байсан юм аа. Нэг илүү нэг дэлгүүртэй. Тэгээ би дотор нь үлдээсэн. Тэгээ илүү 2 дахь дэлгүүрээ өөрөө би төгжиж аваад. Тэгээ бодохгүй. За яа сонийн тэгмээргүй. Гэхдээ ямар ч хэлсэн тэгээ хооронд нь андуураад Venza-гийн дэлгүүрийг аль нэг Toyota-д нь үлдээчлээ тэгээд бодож ирсэн. Тэгээ 2:30 шөнийн 2:30-д хөвтгчээс та гэгвэд шууд Vegas явахаар шийдээд 2:30-д Vegas руу хөдлөөд тийш чи нэг 4 цаг явахаар байсан баха. Тэгээ 2 цаг гаруй явж байгаад бүр нүүд анилтаад нойр өрөөд болтгоо. Тэнгүүт нь за нэг жоохон унтчихгээд. Тэгэл орон дээр толгой тавиал нам болсон. Тэгсэн чи яг нэг цагийн дараас ирчлээ. Тэгээд явж байгаа Vegas-т очиод Vegas-т очиод нөгөө нэг Corolla дээр үзсэн чи Corolla дотор нь байдгүй. Хал гээл явчихж байгаа юм чи. За тэгвэл камерад нь үзээгээд камераа хаалганд онгоолгоод харсан чи өөдөөс нөгөө голынх нь нөгөө нэг сав биш ундааны сав хийдэг юмд нь Toyota Venza гэсэн дэлгүүр болж байгаа юм чи. Тэгээ ядарсан ч байсан ч гэсэн нөгөө дэлгүүрээ олчоо жоохон сэтгэл сэргээд наашаага буцаж тавхиад
Тэгээд түрүү нөгөө нэг Вензагаа буулгачаад нөгөө Porsche-гийн хүнийг дуудаад тэр машиныг нөгөөд. Тэгэл тийм байж энэ. Одоо өнөөдөр биш үү? Одоо чин энэчнээс нэг 20 минут яваад нэг машин авах юм. Тэнгүүтээ Монгол явах гэж байгаа 2 бензийг буулгаад тэгээд дараа нь тэр цагаан Honda Odyssey буулгаад Toyota Venza буулгаад тэр кабины ард байгаа бүр орой буух юм. Тэгчээд уулна би өнөөдөр Vegas-д очиод нөгөө 3 моройгаа ачаад айгүй ихтэй ажил дуусчих байсан юм уу. Ингэж бүтлгүүтэг бол одоо яг хэдэн зуун дэлхүүр хямгдахад тэгээд голд нэг иймэрхүү юм гарах юм байгаа. Урд нь бол ингэж амар бүтлгүүтж байгаагүй юм байна. Дэлхүүрэн дээр бол. За тий одоо ямарсан. Ажиллахаас хойш явна да. Одоо энэ ч 20 минут яваад нэг Honda Civic аваа. Тэрийг очиод авчаа. Сайн нөгөө нэг юугаа авчлаа. Нөгөө нэг бензиний ноцоосны нэг юм авчлаа. Энийг аваад явж игээ доо. Өөртөө уураараа чинжингөө бүрстэй. Тэгээ би очиод хэрвээ байхгүй бол яндаа л гэж хэлчихсэн. Очичоод дэлгүүр байхгүй нааша буцаад хоосон ирэх юм бол за тэгээд хорвоогоос яв уука. Оор гэж бодсон. Эй шичтаа төсч. Энэ дэлгүүрч өглөө бол 8 сонгоно гэжсэн. Тэгээ би 8 сонгонгууд нь за юмаа аваад л та. Элэг бол та газ дуусчих юм байна да гэж. Газ дууссан байсан бол өнөөдөр Vegas руу ирт ороод нөгөө 3 моройгаа аваад тэгэл ер нь марыг замдаа гарчих байсан. Одоо ямар сэсэн тэгэхээр элэгээ дуусгачаад тэгээд жоохон унтахаар л унтнаа. Тэр нь жоохон нойр авах. Болохгүй шүү. За явж гээ. Яаж байгаа тэр нөгөө хоёр Toyota энэ Toyota чинь нөгөө хоёр ч болохоор 24 оных энэ 23 оных дэлхүүрнүүд нь яг адилах юм. Гэтэ би өөрөө л буруу юм хэлээ л да. Анхнаасаа л тэр анх хоёр Toyota-г авахаас өмнө энэ Toyota Venza-г буулгачингуудаа буцаж кабинд орж ирэл карманаасаа гаргаад нөгөө нэг хийдэг нэг хайрцаг байдаг шүү дээ. Жолооч зөрчигчийн талд. Тэрэн л үл хийчдэг байсан. Сургамж авлаа. Одоо кабинд орж ирэл карманд байгаа бүх дэлгүүрнүүдийг шууд хайрцаглах байхгүй л. Урд нь би нөгөө нэг машин болгонд нь өөрийнх нь дэлгүүрийг орхиод тэгээд имийг ээждгүү цонхнуудын жоохон онгол барчдаг байсан хэвгүй. Тэгээд тэрийгэ болоод бүх дэлгүүрнүүдийн хурааж аваад хайрцагтаа хийчихдээ. Тэгээд уул нь одоо нэг бөөн дэлгүүр кармандаа хийцэн бол яг нөгөө нэг явахаас өмнө дэлгүүрнүүдээ яг карманасаа гаргаад тоолоод хайрцагт дээдээ. Тэгээд тэгсэнгүй л дээ. Тэр Vegas-ийн тэр дилерээс хөдлөхөөсөө л өмнө тоолоод хэдгээрээ хийцэн байсан бол ирж очихын 8 цаг. Тэгээ замдаа нэг зогсож унтсан гэдэг чинь за ер нь маран тэгэл нэг 10 цаг явсан юм лөө. Энд ихтэй амар сонио. Яг нэг жил болгоны 1-2 сард нэг сонио бүтлгүй үйл явдлууд гараад идэв. Яг сүүлийн 3 жил гэж байгаа байхгүй юу? Тэгээ би яг энэ жил өнгөрсөн жил яг он гарахаас өмнө 11 сард мар бодож ирсэн. За энэ жил одоо өшөө энэ жилийн дараа жил 25 онд одоо 1-2 сард яах вэ гээд. За ямарс нэлээд болгоомжтой явна да. Гэж бодож ирсэн. Тэгээд тэгсэн чинь 1 сард бол эхлээд трак ивдрээд нэлээд зогоосон. Тэгээд саяос тэгээд амар яарч авчуу. Юутай явж ич, ажлын өөртөө явж ич, цагаан сараас өмнө амжих гад тийм явж ич ийм бүтэлгүй юм игээд. Тэгэхээр нь одоо тэгэл 1-2 сарын барцад гардгаараа гарч байгаа юм болов уу гэж бодлоо.
За яг нэг сайхан амарч аваад маргааш шиг сайхан өдөргөө цоглогоор хий даа гэж бодож байна. Зөв. Одоо нэг л болоод өнгөрсөн юм. Та урч нь яг бүр Vegas руу буцаж яваад буцаж ирнэ гэсэн чинь дээр үнэхээр муухай мэдрэмжтэй байсан шүү. Яж хахад нойр өрөөдсөн. Тэгэд очоод яг дэлхүүр байгаа гэсэн найдлага байхгүй. За олон юм ярьж юу байгаад яах вэ? Өөрийнхөө буруугаас хэлсэн юм чинь. За энэ хоёр бенч чинь нэг хүний л машин юм шиг байгаа. Монголд одоо тэгээ 2 сарын дараа яваачих жоо та. За Монголд үт. Хоёлаа чинь да. Ад шиг ингээд ийм газар суугаад хоол идэх манай найзуудын дундлаа хүн байхгүй хаа. Өчид зовоод та нарт гайхамшиг үзүүлэх үү. За шинэ утсан дээр Facebook суулгач. App суучдаг юм байна. Манай нэг Монголын нөгөө нэг малын хашаа машин дээр очиж гоё үнэртэй ш. Ямар ч юм байхгүй. Энэ таах чинь заавалчгүй суудлын бүсээ зүгжиж аранд орсон билээ. Хөө энэ ч одоо ямар амар Такома вэ?